15-аас 16 дугаар зууны уулзуур нь хүн төрөлхтний түүхэнд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан тул орчин үе болон дундаж зууны үеийн зааг гэж зөв ёсоор тооцогддог. Сэргэн мандалтын үеийн хүний архетип хэмээгдэг Леонардо да Винчи мөн энэ үед амьдарч байжээ. Зураач, зохион бүтээгч аль талаараа сууд бүтээлүүдийг туурвсан энэхүү полимат нь хэд хэдэн хотод амьдарч байсан боловч Флоренцэд өнгөрүүлсэн жилүүд нь олон талаараа хамгийн онцгой нь байв.